За морилын ирж байгаа цагаагчийн хөр жилийн сар шинийн баярын мэндийг өргөн олон монголчууд та бүхэндээ өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан битүүлцгээж байна уу. За энэ битүүний өдөр бол одоо Монгол төмөн бид бүгдээрээ одоо бөхийнхөө барилдааныг шимтэн үздэг ийм сайхан өдрөө. Ер нь одоо сар шинийн баяр гэдэг бол монголчуудын их хүсэн хүлээдэг, ёс хуйлэгдлийн, хүндэтгэлийн ийм одоо уламжилт их баяр юм аа. Тэгээ энэ баярт зориулсан битүүний өдрийн Монгол өвхийн барилдаан бол 1963 оноос шиг санаж байна. Ингээ улс орон даяар одоо зохион байгуулдаг битүүний барилдаанд би 84 онд одоо анх гарч ирсэн юм байна лээ. 2 давсан юм уу 3 давсан юм уу тэгээ би шихэнгод унжсэн анх одоо барилжээ. Тэр үед бол спортын төвөрөнд одоо барилдаан зохион байгуулагддаг байлаа. Зүүн талын дэргүүн магнайд Монгол улсын даяар дурсах талаад энэ дархан авраг бат эрдэнэ. Баруун талын дэргүүн магнайд Монгол улсын авраг Балжин юм. Зүүн талын дагуур магнайд улсын Арслан Ганбаатар, баруун талын дагуур магнайд улсын Арслан Мөнх Эрдэнэ магнайдсаар барилдааны талбайн төгсгөлт дэвэн дэвсээр гарч ирлээ. За тэгээ би 85 онд улсын наадамд улсын элчин цолоо хүртсэн. За тэгээ 86 оны сар шинийн барилдааны битүүний барилдаанд дөрөвт үлдэж байсан юм байлээ. Тэгээ 87 онд би бэрхтлийн эмтлийн улмаас барилдааг тэгээ 88 онд төрүүлээд тэр цагаас хойш 11 удаа одоо битүүний барилдаанд төрүүлжээ. Хамгийн олон удаа үзүүртүүлсэн бүх бол манай Балжин авраг юм байлээ. Тэгээ Баямөнх аврагтай 2 удаа үзүүртүүлсэн. За Ганбаатар Арслантай 2 удаа үзүүлсэн. Тэгээд Цэрэн тогтхоо авраг. Тэгээ Мөнх Эрдэнэ Арслан. За Цэрэн Бонцог гард Сумьяа Узар авраг. За тэгээд одоо Ганбат Наавсын Арслан. За Магалжи Узаан ийм хүмүүстэй одоо нэг үзүүртүүлдэж байсан. Би бас одоо өөрөө 1 удаа үзүүртүүлдэж 3 удаа одоо дөрөвтүүлсэн 13 удаа төрүүлсэн ийм л одоо юм байлээ. 1 удаа үзүүртүүлдэхдээ дарахаар Сүхбаатар үзүүртүүлэнд 1999 онд үлдэж байсан. Тэгээд энэ сайхан сар шинийн битүүний барилдаанд бол 80-аад оны одоо сүүл 90-ад оны ихэр бол алдарт олон одоо дарахаа аврагууд жигжидийн Мөнх хотгоо гарч ирсэн байна. Тэг Баямөнхгүй, Цэрэн тогтохгүй, Хад авраг, Мөнгөн Арслан. За олон одоо сайхан заанууд, начингууд олон одоо бүх нэртэй барилдасгааж байжээ. Манай Баяраа гарид байна сүүлд одоо гарид болсон Фонцгийн Сүхбат гарид. За одоо Саншиживийн Сүхбаатар гэдэг ингээ олон хэлж болно доо. 96 оны одоо сар шинийн битүүний барилдаан би 3-ын даваанд аймгийн чи Эрдэнэ тулга гэж одоо нэг би амлаж авсан юм байна. Миний цолыг одоо цогцолгой дуудаж байгаа. Өчтөв хэм баруун талын тэргүү магнайт ханхэнтэй мөнdelгэр сумын төржсөн хүчвэн тамирсвар троны улсын дархан авраг ватэрдэн мэлдэлэн дэвхэмэндэн матрах Машуга хамшиг тайрган эхотолон дутулуг онутан жидим байсгалын тайвахтым гармгаватыр зэрэг батыс сойрт үнэн хүчит улаас сором дэлхий даяран алтар цугаман дулуг баярын атмы магнайт хүмнэс төгөлдөр сарууда сайжрах Ösün nemih örnän Nelgerek asın nemih önün koçut Sağızlığı atırılık çıtırızıldı Sarılı saçırık Dayın dayaran dursıgdık Alnığı vaysıdık Darhın uğrığı atırtne Дархан авраг бат эрдэнэ улсын элчин төмөн настыг элэг бүснээс зүгээр татаж гаргаж ирээд ард тийш нь тавьчихлаа. Тэгээ би дөрөвт үлдээд Балжинымыг авсан юм байна. За 2 авраг ший дэмгийн барилдах төлөвтэй байна. Бат эрдэнэ авраг өгөөл явна. За энэ чанаас зүүн хөл авлаа та. Яг барьцнаас сөрүүлээ та зүүн хөлийн онгодоод. Үзүүр түрүүнд одоо Мөнх Эрдэнэнийг битээр одоо үлдсэн юм байна.
За барьцаар зүнлээ ааглаж явлаа давраг өгнө. За ингээд түрүүнд татчихмаар байсан. 17 дугаар жарны гал улган жилийн сар шинийн баяр зориулсан 30-д 256 бүх барилдснаас гинти энгийн өмнө дэлгэрсэн харьяат хүч спорт орооны бүх даяар дурсагдах талай дэйн дархан авраг Бат Эрдэнэ төрүүлж Аранга энгийн булган сумын харьяат мят бүхэн дэвжээний бүх Монгол улсын арслан Мөнх Эрдэнэ үзүүрлээ. Гэхдээ яг миний одоо гол хийдэг дархан их бол дардлаар нь тойруулж барьц авдаг, тэгээд шахаж өргөж тавьдаг. Одоо манай Босоо Сумдан аврагын гол мэх гэж ингэж ярьдаг юм да. Манай Хэнтэй аймгийн Цэцэн хааны алдарт Босоо Сумдан авраг гэж надаас 63 жилийн өмнө одоо улсын баяр наадам төрүүлсэн ийм авраг байдгийн шүү дээ. Монгол улсын ардын багш, олимпик мөнгөн медальт улсын өсгөдрөнч чин Цэндийн Намдин гэж миний багш байлаа шүү дээ. Манай Хэнтэй аймгийн одоо улсын чин багшийн одоо надад зааж улбаалж өгснөр бол одоо миний тэр араар нь тойруулж барьдаг. Тэгээд татж шахаж өргөж тавьдаг. Тэр мэхэл одоо манай Самдан аврагын дархан мэх байж ил гэж ингэж одоо ойлгож багш маань тэгж надад зааж. Тэгээд тэрийг одоо өөрийн болгож ер нь миний гол одоо барилдааны мэх тэр шүү дээ. Тим их байгаа. Шахаж тойруулж аваад шахаж өргөж тавина гэдэг мэх. Тэ. Дархан авраг Бат Эрдэнэ улсын эцсийн эрхэм баяр нар орилоо. За авраг Алекс университет болсон эрхэм баяр барьц муутайхан л харагдана. За татаад гудалтлаа. За 97 оны сар шинийн барилдаан 6-гийн даваанд Фонцгийн сүгтийг аваад би тэгээ зүүн зулгооноос зүүн суундан сэжиж татаж тавьсан. За авраг шуудагдаж гуйаараа давхар хашиж гаргаж ирээд давлаа. Дөрөвт үлдээд балжин нэмэг авсан. Зүүн хөлийн авчихлаа. Давлаа. За саяын барилдааныг тайлбарлалтгүй үзэгчдээр харсан байх. Үзүүр түрүүнд одоо 6 залуу зан гэж ярьдаг. Манай Цэрэн Бомцог гардтай үзүүр түрүүнд үлдээд. Дархан авраг Бат Эрдэнэ энэ баяр наадмыг төрүүлэх юм бол 9 дэх удаан төрүүлэх боломжтой. За бүр толгоон гаргаад ирлээ. Араар нь ерөөсөө өчгөлөө татчихлаа. Ийм барилдаа 97 онд болж ийсэн. Японы одоо үндэсний NHK гэж том одоо телевизийн хамт олноос уран бүтээлчд хурж ирж 97 оны одоо сар шинийн барилдааны үеэр одоо авсан хөө гэж энэ нэвтрүүлгийн тухайд бол одоо бэлтгэл сургууль хийж байгаа. Нийгэмлэг хамт олон өөрийнх нь шав хүмсүүдээс одоо сонгож авч ингэж оролцуулсан их сонин одоо нэвтрүүлэг байдаг. の世界で横綱バトエルデネさんは10年にわたって王座に君臨してきました。順調に勝ち上がったバトエルデネさんは準々決勝、準決勝と凄まじい気迫で速攻を決め相手を投げ伏していきます。Тэгээ нэвтрүүлгээр тухайлах юм бол одоо манай улсын зан Батсөрөг гэж манай хүчний гэмлэгийн одоо сайн бүхүй тэр үед одоо залуухан улсын чинь 20 дөнгөж 23 настай ингээд бит хоёрыг одоо 97 оны сар шинийн барилдаан дээр гол одоо төлхөө авч ингэж нэвтрүүлэг хийсэн. Тэгээ тэр нэвтрүүлэг дээр одоо бид нэр сар шинийн битүүний барилдааны бэлтгэл хийж байгаа тэр бэлтгэл дээр бол одоо Японы мэрэгжлийн сумагийн их авраг манай Доборсон зааны хөө давагдэрж Асушиора их авраг бол тэнд 15-6-тай хөөд одоо манай клуб нийгэмлэг дээр хичээлдэг. Одоо тийм зураг дүрс байж ах шийтэй ингээд шууд тэгж өрөхгүй. Шуудгыг бол тэгж өрөхгүй. Ерөөсөө шүү дээ. Энэ толгойн шахал тоос энэ шахал. Тэгээд ингээд төрөл тоохгүй. Зураг түүх өгүүлнэ гэдэг шиг одоо ийм сонь сайхан зүйл бас одоо байдаг юм да. Тэ. お菓子をいただきます。優勝者の受け取ったこのお菓子を手に入れると新しい年に福が来ると信じられています。
大統領にも少しお裾分け。モンゴル相撲のアバルが巨人はこうして満天下にその健在ぶりを示したのです。モンゴルでは正月の朝を家族全員で祝います。清掃し年長者から順に一人一人年明けの挨拶を交わすのです。Иргэн сууны барилдаанд бол би 5-ын даваанд улсын эчин чулуун очныг Гинтэнгийн бүлгэрсмэ хариат хүч спортороны улсын дархан ургуут ирдэн улсын эчин чулуунаар тавдавлаа. та 6-ын даваанд хатан сайхныг За гамдагдсан аяр. За тэр хөндлөлт дата сэлэн дээр дараад өвлөвлөж байна. Гинтэнгийн бүлгэрсмэ хариат Монгол улсын дээр дурсах талаад ийм дархан урга Монгол улсын хөдөлмөрийн баатар бат ирдэн 6 давууд шөвгийн дөрөв төлдлээ. тэгээ дөрөвт одоо мөнхөрд нарсланг үлдээд За давхар очиад нэлээд эцсүрэлтуудад даасан гүсгчлээд харин сайн ачлаа. манай мөнхөрд нарслан бол ер нь мэхэндэх даацтай мундаг одоо хүн шүү дээ. Тэгээд үзүүр төрөнд үлдээд сөхөт хаврахтай үлдээд би одоо алсаар нараар нь тойруулж өрдөө өөрийнхөө одоо барьцыг авч бас тэрэндээ жаахан тайвшрах юм акшн дээр бол сөхөт авраг өөрөө их хурц шийдмэг одоо барилдаан хийдэг юм хүн учраас зайлж хэрүү татаад ингээд одоо намайг давж ингэж төрүүлсэн. Шийдсэн мэх хэцүү ерөөсөн бүр давуулаад авчих юм аврагыг. Яа тэгвэл тураад таад оны барилдаанд бол би улсын эчин Хүрвсрэн начныг 6-гийн даваанд авсан. Самба өхийн барилдааны дэлхийн авраг. Улян уран барилдаанч ер нь одоо барилдахад бас амаргүй. Ийм бид одоо бас самбын шигшээ багийн ийм л улсууд л да. За шуудагдаад арт хийсэн машгаад дарсгаж байгаа байна. Харин аврагт тэрдэн бүхий сан барилдааны дэлхийн авраг 3 удаа хүртсэн. Ардын төрийн их баяр наадманд 12 удаа төрүүлээд байгаа. Олон жилд энэ барилдаанд завсаргүй 11 удаа төрүүлсэн. За энэ цагийг эзэлсэн их авраг бол дархан авраг бат эрдэнэ. Таагдлын төрүүлүүлж магадгүй юм да. Тэр хүн шат та төрчихж байна. За мөнхөрднийг дөрөвтүүлдээд мөнхөрд нь арслан авсан. За тэр дохоо болоодлаа. Дотоолаа. Тавирчлаа. Хотход авахгүй суурч байгаа тавирчж байна. Ер нь аймгийн цолтой хүн одоо сар шинийн битүүний барилдаанд улсын эчин цолтой хүн сар шинийн барилдаанд төрүүлсэн бол их цөөхөн тохиолдол байд юм шүү дээ. Манай Сүхбаатар аймгийн одоо өвгөн хуу харцаа гэж улсын эчин өвгөн хуу гэх шул одоо улсын битүүний барилдаанд улсын эчин цолтой төрүүлж байсан. Манай Балжины улсын начин цолтой мөн одоо сар шинийн барилдаанд зарим дотгоо аврахтай үлдэж төрүүлж байсан. Ийм одоо төвхтэй. Тэгээ манай Магалжив аймгийн Арслан бол Сүхбат аврагыг даваад ингээд одоо надтай үзүүрт үлдэж ирсэн 2000 оны барилдаан дээр. Хүн аяжгаар мэх хийж болохоор гөрцөн байна. За аврагс өстө хийгин дээр зайллаа да. 2006 онд сар шинийн битүүний барилдаанд би Сүхбаатар аврагыг зүүн шуудагтай мөн одоо миний хийдгэл мэхэлтэй татаж зүүн суундан сэжи давхар одоо татаж ингэж даваад за тэгээд араас нь тойруулдаг юм гэхээр одоо сумын аврагыг давж энэ төрүүлсэн. Тэгээд бид нар бол энэ цэрэн бонцог гойрд Сүхбаатар авраг, сумын авраг за тэгээд одоо Магалжив заан мөнгөн цойж арцаг гэдэг одоо өсч байгаа энэ одоо арих чаазарамд очдөг байсан залуучууд манай авраг сургууль дээр очиж одоо тэр үед бол байнгын бэлтгэл хийдэг ийм л байсан л да. Би ороо сургууль дээр очиод нөгөөдөлтэй бэлтгэлээ хийж идэг. Одоо бүгдийн цугуулаад одоо ингэ барилдаг тийм л хэмжээнд байсан. 2006 оны улсын баяр наадамд нэлээд сайн барилдчих гэж бодож ирсэн ер нь одоо зуны наадамд бол сайн барилдсан. Өвлийнх нь битүүний сар шинийн барилдаанд 13 дахь төрүүгээ авсан ийм одоо онцлог барилдаанд тэнд юм да. Энэ бол одоо спер дутж байгаа шин шүү дээ. Тэгж хавирхааргүй татад цаашаа хавирхсан боловч. За.
Сөрөөл орохчдоо та хур шуудганы барьцсан сэжлээ. Шуудганы барьцыг ахиулаад мордлоо. Түүнийхээ барилдаанд одоо бөхчүүд жилийнхээ одоо өнгө үзэн гэж ингэж ярьдаг. Тэгээд өндөө үнэхээр ч тэр жилийнхээ өнгийг бол дааж явах шиг ингэж бол надад санагддаг. Сар шинийхээ одоо битүүний барилдаанд төрүүлсэн энэ он жилүүд бол дандаа улсын баяр наадамда төрүүлж ийсэн энэ он жилүүд давхцж яадаг. Би энийг их ингэж бэлгшээж боддог. Одоо энэ манай байранд бол энэ 41-р байр гэж 5-р сургуулийн дэрэгдэх энэ байр шүү дээ. Тэгээд манай байрны одоо хүмүүсүүд бол улсын баяр наадам өндөрсөн ороо бол бүгд одоо гаднаа гарч ирсэн. Балкон дээр гараад ирсэн. Бүгдээрээ баяр хөөрүүлж тэгээд одоо улсын баяр наадмынхаа төрөв тэр баяр цэнгэлийг бол бид одоо хуваалцдаг байсан. Энэ байрандаа бол одоо их эцтэй жанлуутай юм сайхан байр гэж бэлгшээдэг. Энд одоо миний хүүхдүүд бүгдээрээ өссөн үндээсэн одоо ингээд энд амьдарч сууж идэг. Ийм одоо учиртай юм аа. Тэгээд миний ханьсан хань бол одоо өөрийнхөө бүх ажил амьдрал бол одоо хойшин тавиад миний одоо ардлын найдвартай ардлыг авч тааж ингэж одоо амьдралыг туулж яваа. Тэгээд ханыхаа халамж гарынх нь одоо сайхан хоол цай. Тэгээд энэ бүхний одоо хүчинд бол бид нэр амжилт гаргах одоо гол нөхцөл нь болж явдаг юм да. Би энэ барилдаанд ерөн заалны барилдаанд ч бай битүүний барилдаанд ч бай улсын баяр наадам ерөн цагаас эрт очдөг. Өөрөө нөгөө эртээ очдөг хүн чинь улсын баяр наадмын одоо 3-ын даваа эхлэх 2 дахь өдрийн барилдаан дээр эртээ очсон. Яг цаг тулаад ихсэн чинь цүнхээ удлаад зодог шуудгаа гарахаа өмсгөн чинь зодог шууд гарах. Тэгсэн чинь бурхан дахил дээр тавьчаад хамаг юмал одоо бүртгэж авч гардаг хүн чинь тэрийг орхичгаараа ивцсэн нэг одоо тохиолдол бий. За тэгээ яг хөө эрхээ биш эртээ очсон тулдаа би болормороо яриад тэгээ болормоо тэр үеч одоо зам харгуй төгжрөл баг байж тэгээ такси аваад тэгээ одоо миний араас зодог шуудыг маань хүргэж ирээд тэгээд яг одоо сайхан амхуулаад бөхчүүдийг гарчих үед л би нэг амжиж одоо гарч ирсэн нэг л тийм тохиолдол бий. Олон сайхан үеийнхнэр би одоо их бахаргадаг. Тэгээд тэрэн дотор одоо дэлхийн хэмжээнд олон бүхнийг хэлж болно. Манай Бонцгийн сүгүүд чөлөөтөс 2 одоо их үер улсын начингууд байна. Жавхлан төгс байна, сүүл гарцаагуулсан. Тэгээд олон хэлж болно. Манай сүгүүдийг бол Монголын ард түмэн одоо андахгүй давсан ч унсан ч одоо энийг хөрөөл инээж явдаг. Тэгээд ер нь одоо хөрлөгөд бас одоо цагаан цайлган сайхан ийм одоо хүн байсан. Дээр нь бол үнэхээр авьяастай одоо сайн тамирчин. За 98 он хүртэл бол ингээд 88 онд улсын баяр наадамд төрүүлсэн. Би 10 жил бол гол одоо барилдаануудаа бол энэ спортын төвөрдөнд л томоохон барилдаанууд би оролцож барилдаж байсан юм төвхтэй байна. За сар шинийн барилдаанд бол ер нь их одоо бэлтгэл Монгол бүхэн барилдааны бэлтгэл хийнэ гэж нэг юм байхгүй дээ. Бид нар одоо төв дэлхийн тэмцээн уралдааны бэлтгэл сургалтад байж байгаа л тэгэл одоо битүүнийхөө барилдаанд оролцдог байсан ийм улсууд. Тэг яг хуу манай спортын төв ордон дээр шигшээ багийн одоо заал бол нэг зэрэгэлдээ багш одоо зааж ихсаад өнөөдрийн үдээс хойш бэлтгэл дууслаа, өглөөний бэлтгэл дууслаа одоо тараа гэдэг хэлэхэд бол ер нь бидний нэг хэдэн цөөхөн хүмүүсүүд бол үлдээд дахиад одоо нэг 20-30 минут бол нэмэгдэл бэлтгэл хийгээд явдаг. За би бол чөлөөтийн заал руу ороод бэлтгэл хийдэг тийм байсан. Хүмүүсүүд адилхан одоо 2 цагаар бэлтгэл хийдсэн байж байгаа. Адилхан ядарсан, эцэцсэн, ядарсан байгаа. Ороо өвдөөс хойш дахиад бэлтгэлтэй байгаа. Маргааш нь дахиад бэлтгэлтэй. Өглөө одоо өглөөний дасгал бэлтгэлтэй. Тэгээд хоорондоо ирдэг. За нэг Батэрдэн ч орж иж бидний махаа зулгааш. Одоо хэдүүлээ хувцас аваад бүгдээрээ хувцас аваад доош савна. Уг нь бол доор савн ус түвшинд орчоод эргэж ирээд хувцас өмсөөр гардаг байсан хүмүүсүүд. Тэгээ намайг одоо хүчиж ямар хацуулгаан шиг задах чинь явъя гэдээ хурдан гардаг байсан. Бөө инээдэн болдог тийм тохиолдол бий. За Монголын үндэсний бүхэн холбооноос 100-ны манлай дархан аврах ийм батламжийг олгосон. За Монгол улсын далай даян
даяар дуурсах Дархан авраг Бадмааны богино Батэрдэн танаа. Монгол төрийн их баяр наадамд 11 удаа Монголын нууц төвчөөний 750 жилийн он төрийн наншигт болон өмнөх зуунуудын уул тайлгын наадамтай энэ зэрэгцэх бэлгийн удирдлийн сар шинийн баярт 12 удаа сүүлд 13 дахь төрүүлсэн тийм ээ. 12 удаа төрүүлэн улсын чанартай их наадамд нийтдээ 24 удаа төрүүлсэн амжилтаараа 20 дугаар зууны 21 аврагыг манлайлсан учраас танд зууны манлай авраг батламж олголоо. Ялагдшгүй их хурдан байлаач даруй төлөв, төвшин ухаалаг, жудаг төлдөр байж болдгийг үзүүлж байгаа таны үлгэр дуурайлыг их амжилтын тань хамт Монгол бүхийн түүхнээ бичиглэн мөнхөлөв. Таны суу алдар бадартай Монголын үндэсний бүхэн холбооны тэргүүн гэр нэмдэрч гисэн 17 дугаар жарны модон дахиад жилийн хаврын тэргүүн сарын шиний нэгэн гэсэн ийм одоо батламжийг олгосон. Тэгээ энэ одоо батламж авъя бас одоо гэрийнхээ хамарт мэтгэлцээ золж идэг юм учиртай юм да. Монгол бүхийн хямар бол үргэлж одоо бас дээшээ байх ийм сайхан ерөөлтэй юм. Тэгээ одоо Монгол бүхөө шимтэн үздэг Монголынхоо нийт ард түмэнд та бүхний минь одоо хямар цогцолбоо үргэлж өгдөг байхын сайхан ерөөлийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан битүүлж сайхан шинэлцгээгээрэй.